За бүгдээр нь бичээвэнд ингээд хоёр тэмхэл цэгцлэг хичээлийнхээ 2 дахь өдөр уулзч байгаа баяртай байна. Тэр өнөөдөр болохоор хэдүүлээ үндсэн нэр томьёонуудтайгаа аягүй сайхан танилцаж явна тий. Цаашдаа ер нь би одоо нөгөө нэг зарим үгүүдийг яаж ашиглах уу тий. Тэр нь юу гэсэн үг вэ гэдгийг хэдүүлээ хоорондоо мэдчих юм бол аягүй амарх. Spark Joy гэдэг үг гарна. За энэ болохоор нөгөө монголоор бол янз янз байгаа шүү дээ тий. Баяр баясгал төрүүлэх гэдэг ч юм уу тий. Орчуулагдаж болно. Гэхдээ би бол яг энийг нөгөө сурснараа англиар нь хэлнэ. Spark Joy гэж хэлнэ. Асуултыг л асууна гэсэн үг байхгүй. За хоёр дахь нь хаях гэдэг үг байгаа. За хаяна гэдэг нь болохоор би шууд хаяна гэж цаашдаа ашиглаа яваа. За тэгэхээр энэ хаяна гэдэгт нь юу ордог вэ гэхээр худалдаж болно чи, зарж болно, борлуулж болно, баартардаж болно, эсвэл хандивлаж болно, хин нэгэнд бэлэглэж болно. Тэгээ өвчнөө төрлийн одоо нөгөө бид нар аливаа зүйлийг яах те шууд одоо англиад хайж болно, хогийн савнд хийгээд хайж болно. Тэгээ шууд хайж болно, шатааж болно. Тэгээ ураад хайна уу яана вэ те ерөөсөө ямар ч хамаагүй. Тэгэхээр яагаад тэгэхээр тэрийн болгонд одоо би ингээд цаашийнхаа бүх хичээл дээр л ингээд тайлбарлаад явахгүй гэсэн үг байхгүй. За тэгээ би нэг гарын авлага татах линк тавьчихна. Тэгэхээр тэр гарын авлагнаас хэдүүлээ бас хараад өөрийнхөө ингээд нэг тэр ажлын дэвтэр дээр ажиллаад явчих юм бол ингээд үүний дараа гэх юм бол өмнө хэлсэнчлэн KonMari метод бол ерөөсөө байршлаар нь зэгцэлдэггүй эд зүйлсийг нь төрлөөр зэгцэлдэг. За энэ дараалал хэдүүлээ үзэн. Тэгэхээр энд нь отохоор юу байдаг вэ гэх юм бол хамгийн ихэнд хувцас байдаг. Хоёрт нь ном, гуравт нь бичих хэрэг, дөрөвт нь жижиг хэрэгсэл, тавд нь дурсамжт эзүүлгээ. Ерөнхийд 5 ангилалтай. За яагаад хувцснаас эхэлдэг вэ гэх юм бол хувцас бол хүний мэдэрч болох хамгийн хялбар гэж үздэг. Яагаад тэгэхээр нөгөө өөрийнхөө бие дээр суудаг те миний бие чинь ингээд шууд харилцдаг учраас тэрийг одоо биднэрт мэдрэхэд бусад одоо төрлийн эд зүйлсийг мэдэрснээс хамаагүй хялбар байд юм байна л та. Тэгэхээр хувцас нэгт байдаг. Тэгээд дараа ном, бичих хэрэг, тэгээд жижиг хэрэгсэл гэдэгт юу ордог вэ гэх юм бол одоо одоо сая хэлсэн 5 ангиллын нөгөө дөрвөөс нь босоод бүх юм ордог байхгүй. Тэгэхээр одоо жишээлх юм бол хүүхдийн тоглоомнууд, галтгооны хэрэгслүүд тий одоо нөгөө унтлагын өрөөнд байдаг хэрэглүүд, ариун цэврийн өрөөний хэрэгслүүд, тавилга, сэлт тий эдгээр бүх зүйл одоо тагтан дээр байдаг, гадаа нөгөө нэг гаражд байж байдаг тий нэмэлт одоо гэрт байж байдаг эсвэл одоо нөгөө тусдаа юм байж байдаг лагер дээр байж байдаг ч юм ямарваа нэгэн одоо эдгээр бүх ангилд ороогүй эд зүйлс маань тэр бусад жижиг хэрэгсэл гэдэг ангилд ортгоо. За тэгээд турсамжт эд зүйл нь хамгийн сүлд байдаг. Яагаад хамгийн сүлд байдаг вэ гэхээр аливаа нэг эд зүйл чинь биднэрт одоо нөгөө нэг одоо жишээ нь өөрийнхөө өмсөж байгаа хувцсыг бид нар жишээл ядчил надад таарж байгаа л үгүй илүү цогтөг л үгүй л гэд мэдрэхэд хялбар байдаг те. Тэгтэл нөгөө нэг турсамжт эд зүйлтэй нэг ширхэг зурагч байд юм уу магадгүй нэг ширхэг медаль цомж байд юм уу тэдгээр зүйл нь биднэрт арай нэг өөр мэдрэмж төрүүлээд байдаг буюу одоо нэг эд зүйлийг харчаад бид нар одоо жишээлбэл 20 минутын 30 минутын зарим тохиолдолд 2 3 өдрийн бодолд дарагдах те дурсамжиндаа хөврөх боломжтой байдаг учраас дурсамжт эд зүйлийг хамгийн сүүлд зэгцэлдэг байгаа. За ийм ангиллаар явна. За байршлаар гэдэг нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр том өрөө, галтгоо, тий угаалгын өрөө, унтлахын өрөө ч юм уу тэгэж явахыг хэлээд байгаа. Тэгэж зэгцэлэхгүй хэдүүлээ яг эд зүйлсийнхээ дараалалаар явнаа. Spark Joy гэдэг нь одоо юу гэсэн үг вэ гэхээр тийм таатай, тийм дулаахан тэр гоё мэдрэмжийг хэлээд байгаа байхгүй юу? За KonMari методыг хийхдээ бид нар болохоор яаж хийх вэ гэхээр аливаа эд зүйл бүрийг хоёр гарартаа, гарынхаа алгаар мэдэрдэг. Тэгээд алган дээрээ бариад тий. За мөн ингээд хэрвээ яг үнэхээр бас сайн мэдрэхдэггүй байх юм бол бүхний хоорондох тий энэ нэг хэсэг гэдэг чинь энэ хавцаа ер нь гараа бас байрлуулж болно. За энэ хавцаанаа байрлуулаад тухайн эд зүйлсийг мэдэрнэ үдэ анж болно, анихгүй байж болно. Тэгээд тэн дээр нэг тийм мэдрэмж төрдөг. Тэгээ одоо жишээлбэл энэ бол миний нөгөө ингээ жижигхэн камер тэр надад амар хэрэг болдог байхгүй. Тэгэхээр энийг ингээд барингууд надад ингээ амар юу гэдэг их гоё таатай мэдрэмж төрж байна. Тийм дулаахан юу гэх юм те одоо яг ингээд нөгөө би ингээд нэг тийм хөнгөн дулаахан тайван тэгээ тийм таатай тэг ингээд юугаар хэлэх юм бол одоо тэр мэдрэмжийг одоо нэг тийм дээшээгээ гэх юм уу мэдрэмж нь тийм жоохон дээшээгээ тийм мэдрэмж байх юм бол энэ бол та энэ зүйлийг хадгалнаа гэсэн үг. За харин эсэргээр одоо ингээл яг тэр эд зүйлийг ингээл мэдрэхэд айгүй хүнд те жоохон тийм таагүй те жоохон эвгүй мэдрэмж төрөөл тэгэл нэг тийм жоохон дургуутуу те эсвэл аль нэг хэсгийн булчин чангарах ч юм уу тэг ингээ харах юм бол өмнө нөгөө дээшээ байсан бол одоо болохоор жоохон доошоо ийм мэдрэмж төрөх юм бол эдгээр эд зүйл маань танд одоо таалагддаггүй эд зүйлс байна тий та ер нь тэр зүйлд тийм таатай биш ханддаг гэсэн үг. Тэгээ бид нар өөрөө таатай биш ханддаг зүйлүүдэд ерөнхийдөө хаяна. За ингэж бүх зүйлээ нэг нэгээр нь шалгаддаг. За хаяж явах эд зүйлтэй яах вэ гэхээр нэг шидэд хоёр үгтэй. За энэ нь болохоор юу вэ гэхээр баярлаа, баяртай гэдэг хоёр үгийг заавал хэлдэг.
Яагаад энэ хоёр үгийг хэлдэг вэ гэхээр аливаа эд зүйл болгон өөр ингэсэн эрчим энерги те бүх зүйл байдаг. Тэгээд тэрний тэгэхээр бид нар ингээ юм хайчаад араас нь айгүй гимждэг те бас нөгөө нэг жоохон хомсдлын үеиг чинь бидний аав ээж те өвөө эмээнэр туулсан те амьдрал хэцүү үеуд байсан. Тэгэхээр тэр юм хомс үеийг ингээ туулсан хомслын сэтгэхүй ч юм уу биднэрт ингээд одоо ч гэсэн байж л байгаа те надад ч гэсэн байдаг ингээл нэг одоо яг үгээр хэлж чадахгүй юм л та. Гэтэ ямар ч байсан тэгэл нэг тийм буруу юм хийгээд байгаа ч юм шиг, гим хийгээд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг штэ тий. Тэгэхээр тэр үедээ болохоор нөгөө баярлаа, баяртай гэдэг энэ хоёр шийдтүг чинь бидний ёстой нэржийнхээ аминд ордог гэх юм уу? Аюу нэг тийм таатай мэдрэмжүүдийг төрүүлээд за хийж байгаа зүйл маань одоо буй зөв юм байна тий. Ямар ч байсан би явуулж байгаа ч гэсэн тэр чинь одоо минийх одоо биш болж байгаа ч гэсэн тэр эд зүйл тодорхой цаг хугацааны хувьд минийх байсан уу байсан. Тийм учраас тэрийгэ бид нэр ингээд айгу тийм аз жаргалтайгаар явуулж байна гэсэн. Тэгээ энэ үгийг болохоор хүмүүс ихэвчлэн хэлдэггүй. Тэгээ яг хад нэлээд сүүл рүүгээ хідүүлээ өөр хичээлүүд үзээд ирэн тэгэхээр хэлдэг байжээ гэдэг багхгүй. Тэгээ таалагдсан ч таалагдаагүй ч ямар ч байсан хэлээд яваад байгаарай. Энийг гэхдээ бас нөгөө хүмүүсийн дэргэд ингээд зэгцлэлт юм уу хийж байгаа тохиолдолд тах юм бол айгуу жоохон баярлаа баяртай гэд хар хүмүүс айгуу тийм гайхаж хүлээж авна штэ тий. Тэгэхээр тэрийгэ дотроо хэлээд байж болно сэтгэл дотроо гэсэн. За тэгээд эхлээд хаяна. Тэгээд хаях процессыг хийгээд үлдсэн одоо эд зүйлсээ те бүгдийг нь одоо гэртээ болгоно. Аливаа эд зүйл өөрийн гэсэн гэр оронтой байх юм бол одоо цэгцгүй байх магадлал нь хамгийн бага байдаг. Өөрийн гэсэн гэр орон байхгүй хаана байх нь тодорхойгүй эд зүйл чи айгүйх тийм хөвгөлрөлт бий болгодог байхгүй. Тэгэхээр бүгдийг нь гэр оронтой болгоно. Тэгээ үлдэж байгаа эд зүйл чи ер нь бол танд тийм таатай те танд ингээд дуртай зүйл үлдчихэж байгаа учраас та ингээд тэр байгаа эзэлт айгу тийм happy тийм жаргалтай те нөгөө чигээс spark joy амьдралын юм аягийг бий болгох байхгүй юу. За тэгээд тэрэн дээр ч бас дахиад нөгөө юу яана. Бусад хүмүүсийг яах вэ гэдэг. За KonMari метод дээр бол ерөөсөө бусад хүмүүсийг болохгүй гэдэг. Ягаад тэгэхээр тэр хувь хүн бүрийг ингэж хүндэтгэж үздэг тий. Чи хичнээн энэ одоо хаяг гоё байдаг, эмгэл цэцлэх гоё байдаг, энэ KonMari метод гоё гэж байгаа ч гэсэн чи бусад хүний эд зүйл рүү ерөөсөө хүрч болохгүй. Бусад хүний эд зүйлийг чи дур мэдэн одоо хайж те эсвэл дур мэдэн байрын солих ч юм уу. Энэ бол болохгүй гэж үздэг. За магадгүй хүүхэд чинь 3 нас хүрээгүй те 3 наснаас бага насных байх юм бол чи тэр хүүхдийнхээ эд зүйлсийг зэгцэлж болно. Харин өөрийн мэдлийн бус зүйлийг те за гэрт байлаа гэхэд одоо жишээлбэл ээжүүд маань эхнэрүүд маань бол жишээ нь галтгоо ч юм уу угаалгын өрөөх ч юм уу те за энэ хоёрын эд зүйлсийг бол би хариуцнаа те энэ дээр ер нь юу байх хэсгээ гэлээ би шийднэ те бус нь хамаагүй гэх юм бол тэрийгэ хийж болно тэгэнгүүтээ нөгөө багаж энэ төр ингээл бас гэрт байдаг шүү дээ тийм зүйлүүд ингээл гараал ирэх юм бол тэрийг жишээлбэл нөхөртөө ингэж хийлэгдэх ч юм уу те ер нь ингээд саналын асуугаад харин нөхрийнхөө одоо тэр багаж хэрэгслийг бол өөрөө дуур мэдээж за энийг одоо хайна энийг авна гэдэг тэр шийдвэр гаргаж болохгүй энэ бол нөгөө нэг хүнийг хүндэлж байгаа тий нэг хэлбэр шүү дээ тий. Тийм учраас хүний эмийг ерөөсөө дураараа хийж болохгүй. Хүүхдүүдтэйгээ бас хамтдаа энийг хийж болно. Тэгэхдээ асууж болно шүү дээ тий. За миний охин, миний хөө тий энийг ингэж яах вэ? Хоёлоо нэг юм яа чамд энэ таалагч гинөө, таарч гинөө тий. Энийг өөрөөс нь асуугаад тэгээд хийгэрээ. Тэрнээс өш битээ дур мэдэж хүний эмийг хайж тий хамаагүй зэгцэлж болохгүй шүү. За үүний дараа гэх юм бол ер нь альва ямар ч зүйлийг хийсэн бай бид нар тийм тодорхой хэмжээний зориг байвал айгүй зүгээр байдаг тий. Аа айгүй тийм шантрах зүйл ихтэй зүйл бидэрт ингээл тохиолддог шүү дээ тий. Ингээд юмний ингээд одоо жишээлх юм бол он болгонд бид нар ингээл нэг шинэ он гарах болгонд л нэг тийм зориг тавьдаг тий. Тэгээд л нэг сарын нэгэнд чинь айгүй тийм одоо тий энэ он бол өстой миний он байна тий. Одоо өстой 2024 он миний он байна гээл тэгэл 25 он, 26 он, 27 он ч гэх юм уу тий ингээл явдаг. Тэгтэл яг үүндээ тэр зорилго чинь хэр удаан настай байна вэ гэдэг чинь айгүй тийм сонирхолтой шүү дээ тий. Жишээлх юм бол дэлхийд даяар тий фитнес одоо тийм фитнесийн одоо 1-р сарын гишүүнчлэл бол ингээл пик дүүрэн байдаг. Фитнесээр дүүрэн хүмүүс байдаг. Гэтэл 2 сар гэхэд тэдний ихэнх нь одоо сарынхаа одоо тий төлбөрийг төлөхгүйгээр ингээд тэр юугаа ингээд фитнесээ цуцалдаг. За тэгээд эрхээ болдог ч юм уу тий. Тиймэрхүү юмнууд байдаг. Эн чинь зөвхөн бидний биш хүн төрөлхтний л нэг юм байна шүү дээ тий. Тийм учраас ингэж нэг ингээл юмыг ингээл хальт ихлүүлээ шантарчихгүй байхын тулд бид нар яах вэ гэхээр эцсийн үр дүнгээ мэдчихвэл зүгээр. За яг нөгөө цагаан сар төгсөж байгаатай холбоотой цагаан сар ч өөрөө бидний үр дүн болчдөг учраас энэ үед одоо яг энийг ашиглаа тий цагаан сараар бас айлчингийн чи ирэн тий тэр үед ингээд хамаатан садан найз нөхдөө ингэж гоё ингэж угцэгцтэй гэрт угтаж авна гэдэг энэ бас зорилго байж болно. Магадгүй та энийг тэр үеэс өөр үед сонсож байгаа юм бол яг тэр чи яг эцсийн дүндээ
энэ эмэгцэгцийн их энержи яг юу хийх гээд байгаа юм бэ те? Яг ямар үр дүн чи авмаар байгаа юм те? Яг юу хүсэж байгаа юм гэдгээ одоо өөрөө юу байна гэсэн үг, тодорхойлно гэсэн үг. Тэгэхээр ингээд хэрвээ гэрчин зэгцтэй болчих юм бол яг чамд ямар ах юм буюу чамд яг ямар мэдрэмж төрж явах юм гэдэг тэр төсөөллөө өөрийнхөө дотроо бодоод тэгээ тэрийгэ гоё тэмдэглэж бичээрэй. За тэгээд хамгийн түрүүнд бид нэр одоо байгаа гэрийнхээ зургийг авчих. За тэгээд гоё цэвэрлж агаад, хөөрхөн болгож агаад, угааж агаад ч юм уу те жаахан цэцэлж агаад биш. Яг одоо чиний байгаа бодит байдал ямар байна вэ гэдгийг харахын тулд яг одоо байгаа те өрөө те хідэн өрөөтэй хамаагүй бүх өрөөнийхөө зургийг ав. Бүх шүүгээс хав те сав суулга бүх юу гэдэг. Тэгээ бүх юмнуудынхаа ингээд гоё зураг хүргээн аваад те за одоо яг ийм бодит байдлаа ингээ өнөөдрийнхөө ингээд хадгалаад өөрийнхөө галерей дотор үлдээчих. За тэгээд ингээд энийг ингээд нэг нэгээр нь хийгээд явна. За зарим хүмүүс болохоор энийг ингээд аягүй гоё тийм хөөрхөн рeel маягаар ингээд өөрөө ингээд хийгээ явцдаг. Тэгээд цуврал байдлаар. Тэгэхээр ингээд хүнд хэлэх те зорилгыг хүнд хэлчих юм бол бид нар ч бас нөгөө нэг монголчууд аягүй тийм харьцуулалт ихтэй те өөрөө бусдаар ингэж дамжуулж өөрийгөө ойлгодог те бусдаар өөрийгөө харьцуулагдсны үндсэн дээр би болгоод идэг учраас нөгөө хүнд хэлчих юм бол нөгөө нэг за нөгөө хүмүүс намайг мэдчихэж байгаа штэ те хүмүүс би ч одоо хүмүүс тгээ хэлж штэ одоо тэрнийг юг хийхгүй бол болохгүй гэд тэрнийхээ юугаар бас хийждэг учраас өөрийнхөө тэр сошиал медиа дээр ч юм уу те нийгмийн одоо тэр найз нөхдийнхөө групп чатанд ч юм уу те за би энийг хийж эхэллээ гэд ингээ хийчих юм бол ингээд айгу тийм эцсийн үр дүндээ гарахад айгу айтайхан байна гэсэн үг. За тэгээд зорилгоо тодорхойлсны дараа өдөр тутмын одоо амьдралын хэв маяг байгаа шүү дээ. Тэгээ өнөөдөр хүртэл амьдарч байгаа амьдралын хэв маяг дээрээ ямар үед чамд энийг оруулж ирэх боломж байна те ойролцоогоор нэг тийм хамгийн багадаа 1 цаг тэрнээс дэше нэг 3 орчим цагийг өөртөө гаргах шаардлагатай болж байгаа байхгүй. Тэгэхээр 1-3 цаг чамд хизээгээр байхаар байна. Тэгэхээр энэ одоо юу гэдэг зүгээр нэг ингээ хийндээ, болондоо, бүтэндээ тэгж жагаад нэг янда биш. Харин нэгэнд чи ингээд эцсийн үр дүндээ ийм байна гэсэн байх юм бол одоо яг тэрийгэ өдөр тутмынхаа төлөвлөгөөнд оруулах хэрэгтэй байдаг байхгүй. Тэгэхгүй байх юм бол нөгөө нэг энэ чинь нөгөө мөрөөдөл хэвээр үлдчихэж штэ тий. Тэгэхээр мөрөөдлийг бид нэр ингээд нөгөө цаасан дээр буулгах хэрэгтэй болдог. Тэгээд тэрийг ингээд төлөвлөх хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо даваа гарагт би хідээс хэдэн цагийн хооронд хийх юм, мигмар гарагт би хідээс хэдэн цаг эсвэл огт хийхгүй байх юм уу тий. Эсвэл би бям гарагт, ням гарагт нь хідээс хэдэн цаг. Миний ер нь амьдралын юм маягаад би өглөө хүүхдүүдэд хідээс үргэж өгдөө. Эсвэл би өглөө хэдэн цагаас ажилдаа явдээ. Хэдэн цагаас ирж надад яг ямар цаг гэртээ одоо юм уу тий зарцуулах цаг боломж нь надад байгаа юм тий. Яг тэр цаг хугацаагаа өөрөө тэр одоо юу гэдэг нь тий календар дээр гаргаад за би тэдээс тэдэн цагийн хооронд хийнэ. Эдээс эдэн цагийн хооронд ингэж хийнэ гэдэг тэр шийдвэрээ та заавал гаргаарэ. Тэгэхгүй тэгэл за нөгөө цээжтэй бангаар гэдэг чигтэй ингээл өстө нэрээ ингэн тэгнэ гэдэг юм бол бас л тийм үр дүн жоохон багтаа байх гад байдаг. За тэгээд нөгөө ажлын дэвтэр дээр одоо жишээлбэл та өөрийгөө хэдийн эзүүлэлтэй болж гин гэдэг ч юм уу те тэр одоо тоонуудаа одоо зэгслэлтэд эхлэхээс өмнө ерөнхийдөө биччихээрэй. Бид нар ер нь яг өөрийгөө яг юутай вэ хүн бэ гэдгийг ерөөсөө мэддэг байхгүй юу? Би яг юутай хүн бэ? Надад яг юу байд юм бэ те? Дандаа нөгөө нэг а дутуугийн комплекс гэж хүмүүс яриад ч тэрэн шиг л ингээл нэг дандаа нэг өөрийнхөө ингээд дутуу дээр айгүйх анхаардаг те надад ингээл ийм ч юм байхгүй тийм ч юм байхгүй ийм ч юмтай болохоос нь тийм ч юмтай болохоос нь за тэгэл дээрээс нь нэмэл нөгөө хомслын сэтгэхүйтэй те нэг юм нь ингээл хомслоод байхгүй дандаа л байхгүй болж байгаа юм шиг тийм мэдрэмж одоо ингээл надад ч гэсэн ингээ байгаад байдаг байхгүй юу одоо өссөн орчин ч юм уу юунаас үүсдэм бүүмэд ямар ч байсан тэгээ тийм байгаад байдیں۔ Тэгэхээр энэ мэдрэмж байгаа учраас бид нэр өөрийгөө яг юутай вэ гэдгийг бас анхаарах сөхөөрөх тийм одоо яг надад байгаа ямыг бид нар анхаарч чаддгүй бидний анхаарал ерөөсөө тэр байхгүй юм дээр байж байгаа байхгүй. Тэгэхээр байхгүй юм дээр бид нар анхаарах юм бол те өөрт огт байхгүй зүйлийг л өдөр шөнөгөөл ингээл анхаарах юм бол ямар асуудал гарч ийнө вэ гэхээр бид нар дандаа л нэг юм дутуу юм шиг те биднэрт нэг юм байхгүй юм шиг тэг бид нар заавал нэг тэр нэг дутууг нөхөх ёстой юм шиг ямар нэг юмар те тэгэхээр бид нар заавал нэг тийм худалдан авалт хийх ёстой юм шиг дээрээс нь нэмээд одоо юу гэх те ямар нэгэн тийм энэ нэг хоосон хорин зайг тийм нэг додолтоор ч юм уу те мэдрэмжээр ч өөр юмар ингээд нөхөхгүй ч юм уу хайгаад байдаг. Гэтэл яг үндэ тэр чин бидний хандлага дээр байгаа юм шүү те. Байгаа юм дээр анхаарахаас илүү бид нар байхгүй дээр анхаарах юм бол байхгүй гэдэг чинь өөрөө тийм хоосон тэгээ хоосон ч явсараа тийм хомслын тийм сэтгэхгүй рүү бид нарыг дагуулад орчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр байгаа юм дээрээ те надад юу байд юм бэ гэдэг дээрээ энэ цаг хугацаанд дээрээ илүү сайн анхаараарай те. Надад ийм ч юм байхгүй, ийм ч юм аавна гэж нөгөө нэг авах юмны ч ихсэлт нөгөө нэг хідэн амар их болцсон биш.
Харин надад байгаа юмнуудынхаа жагсаалтыг хэдүүлээ харъя. Надад өнөөдөр яг юу байна вэ гэдгийг харах тэр зүйлүүдээ хийх учраас хэдүүлээ хандлага ер нь тэн дээрээ тавил их зүгээр шүү, тэ цаашдаа ер нь зэгцтэй байхад ч гэсэн. За үүний дараа гэх юм бол бид нэр аливаа эд зүйлсийг одоо овоо тэ уул овоо шиг бий болгодог. За овоо яаж үүсдэг вэ гэх юм бол бид нар чинь ингээл хүн болгон нэг 2 3 чулуу ингээл авч өргөсөөр агаал ингээл тэр чин том овоо үүсдэг штэ. Яг тэрэн шиг бид нар аливаа эд зүйлийг зэгцлэхдээ одоо төрөл төрлөөр нь ингээ ангилж хуваасан штэ тэ. Тэгэхээр хамгийн ихний төрөл жишээ нь хувцс байлаа гэхэд хувцсан овоо үүсгэн. За бүх хувцас ингээд нэг газар овоолоо те тэр одоо жишээлх юм бол энэ нөгөө байршлаараа зэгцэлтгөөний давуу тал нь энэ дэр гардаг байхгүй юу? За одоо хувцс гэхэр чинь бид нар жишээлбэл зөвхөн унтлахны өрөөний шүүгэнд ч юм уу те одоо эсвэл нөгөө нэг хувцсны өрөөнд байгаа зүйл биш байхгүй юу? Тэр чинь улирлан дууссан хувцас нь тагтан дээр байж байгаа. За эсгүй байх юм бол одоо гадуур хувцснууд одоо үүдэнд байж байгаа те гих мэтчлэн ингээд өөр өөр газруудад бэж идэг учраас хэдүүлээ аль юм болох одоо тэр хувцснуудаа юу гэдэг нэг цэгт бүх хувцснуудаа авчирна. Тэгээд тэрийгэ авчирсны дараа одоо ингээд тодорхой дарааллын дагуу нөгөө нэг Spark Joy шалгалтуудаа хийн. Тэгээд хадгалах хаях гэсэн шийдвэрээ гаргана. За хаях хувцснуудаа хаяад тэгээд авч үлдчихэж байгаа хувцснуудаа харин хэрхэн зэгцтэй хадгалах те цаашд өөртөө амархнаар хадгалах тэр аргуу техникүүдийг болохоор дараагийнхаа хичээлээр хэдүүлээ үздэсгэнэ. Тэгэхээр өнөөдөр болохоор хэдүүлээ зорилгоо тодорхойлох нь байна. Зорилгоо тодорхойлсныхоо дараа тэр тодорхойлсон зорилгынхоо дагуу бид нар ийм ажлыг одоо энэ хооронд хийш үү гэдэг одоо өөрийнхөө төлөвлөгөөнд оруулж өгөх нь байна. За үүний дараа яг одоо байгаа бодит байдлынхаа зургийг оруулах нь байна. За чадах юм бол энэ олон нийтэд сүлжээнд дамжуулан эсвэл найз нөхөд хамаатан садан юу гэр бүлийнхэндээ ч юм уу те ийм зүйл хийж байгаагаа хэлэх нь байна. За мөн эхний ээлжинд болохоор хэдүүлээ хүний юмыг ерөөсөө зэгцэлж хүний юмыг дураараа хаях тийм асуудал ерөөсөө гарахгүй харин зөвхөн өөрийнхөө мэдлийн эд зүйлийг эмхэлж зэгцэлнэ. За энэ анхаарал тавьсан явдал баярлалаа. Мар дараагийн хичээлээр хэдүүлээ яг нөгөө нэг практик дагуу те хувцсан дээр ингээд ажиллаад эхлэе. Тэгэх юм бол биднэрт бас арай хэлбэр байх болов уу гэж